одоо энэ чинь орсон засан дээр л мөр харна шүү дээ. Тэр мөр зүр яах вэ? Чоннууд нь хаавал буудаа явчих. Аа. Хүний өөрийгөө буудаа явчихъя тэр чоннуудыг. Тэр заамал хийлээ. Чи наашаа яваач. Энэ бас над чиг анх удаага ханд явж байгаа маа. Нөгөө найз чинь үү? Хөлтөө. Энэ анд явна гэдэг чи ийм амар хэцүү ажил байдаг юм уу? Тэгэхгүй яд гэмтэй түмэн чи өш. Чи ядаж энэ найзынхаа өмсөн утсыг хар. Өөрийнхөө өмсөн утсыг хар. Чи ямар нэг амьтны төсөөлөл дээр ашигч байгаа юм чи. Хүний юу? Чи амьдралдаа анх удаа анд явж байгаа юм чи. Жохон хүндэтгэлтэй хандъя гэж бодоод ингээ хувцалцаж чи бүр баларч байна аа. Тэр чон гэдэг амьт чи тэр агуу өндөр хямартай амьт гэхээр тэр өндөр хямрыг хүндлээд ингээ хувцалцаж чи бүр хөлдөхнэ яана. Наа чи яах вэ? Энэ нөгөө хүмүүс яриад байдаг асиах. Чоныг шууд улиад дуудчих гээд байгаа юм да. Үнэн баха. А тийш оргүй шүүгүй шээ. Та одоо нэг үзүүлээч. Уу яг тэгээ л болно шүү. Юу гэсэн чи юу гэж юу? За энэ ганцаардсан ганц үе чонол явж байна да ингэ. Маш дууд. За би дуудаад хийсэй юу. Хянамгаа байгаарай. За. Машагради. Юу гэж юм? Завгүй ажилтай байна гинөө. Ямар юмны ажил гэдгийг маш дууд. Байна. Наач нэг үхэр мөөрж байгаа юм шиг болчихоогөр. Хөч! Тинтээс гонжгүйгээд ирлээ. Туучи. Заримдаа хамрлуу орцохыг үхэлтэй адилхан болчиход байдаг юм ба. Та тэгтээ бас нэрээ ямар л бол ямар амт дуудах юм аа. Дуудна шүү. Би нэг амт дуудаж ирсэн нэрээ. За, ямар амт? Гүшөгмаа гэж дуудсан би. Чи тэр нохоо гүлэг дуудах чи ямар хамаатай? Амт л бол амт шүү. Сяха заавал энэ өвлийн хар хүйтэнд ингэж зутарч анд явах хэрэг байдаг юм уу? Зуны дэлгэр цагцаахан гол усан зэдээ таавараа явж болдгоо юм энэ. Болно шүү дээ чинь. Дүүн бол усан цайн сэлдэж шүү мэлхий сэлдэлтэр. Ухаа. Чи мэлхийгээр сэлдэг юм уу? Би болохоор дун сэлэлтээр гайгүй шүү дээ. Дун сэлэлт гэж ямар сэлэлт үүдээ? Уу яах вэ? Сэлж чадахгүй болохоор ханийн дагах маягтай ингээ явж идэг байхгүй юу? Нэрээ дун чи аквариум дотор ханийн дагаа ингээ явж идэг үлээ. Чи нэг хүмүүсийг хясаа сэлэлт зураач. Тэрний яах вэ? Голынхоо яролт мөнгөд үлдэхгүй юу хөө. Буу юу? Уу яриад байгаа чи. Ой билгүүнэ. Ан гиснээс би нодны үл чамд хэлэхгүй анд яваад ёстой баларсан шүү дээ. Чи анх удаага одоо явж байгаа биз дээ хоёлаа. Вэ би нодны явсан. Нодны үл намайг харагдахгүйс чи та нар намайг гадаад явсан байх таа гэж яриад байсан гэсэн шүү дээ. Тэгэхээр чи би анд явж байгаа. Ичсэн баавгаа үрдүү цөмөрж ороод тэгсэн хоёр баавгаа унтчихсан аа. Нэг нь сэрэл над руу дайрахаар нь би шууд тэр дорд буцаага бүүвэлээ унтуулсан шүү дээ. Ухаа. Бүүвэ гэд. Тэгээ миний өвдгийг дэрдээд унтцсан. Хөдлөх гэхээр сэрчгээ болтгоо. Тэгээ би чи өвөлжгөө баавгаа үрэнд баавгаа бүүвэлээ байгаад байсан. Аавч байна. Сайхан үлгэр ярьж байна. Явъя хаа. Өнөөдөр ямар ч байсан ганц гол болохгүй шүү. Хоёр түгээх хямрыг харъя. Наач нэг үхэр мөөрж байгаа юм шиг болчихоогөр. Хөч! Тинтээс гонжгүйгээд ирлээ. Туучи. Заримдаа хамрлуу орцохыг үхэлтэй адилхан болчиход байдаг юм ба. Та тэгтээ бас нэрээ ямар л бол ямар амт дуудах юм аа. Дуудна шүү. Би нэг амт дуудаж ирсэн нэрээ. За, Ямар амт? Гүшөгмаа гэж дуудсан би. Чи тэр нохоо гүлэг дуудах чи ямар хамаатай? Амт л бол амт шүү. Сяха заавал энэ өвлийн хар хүйтэнд ингэж зутарч анд явах хэрэг байдаг юм уу? Зуны дэлгэр цагцаахан гол усан зэдээ таавараа явж болдгоо юм энэ. болно шүү дээ чинь. Дүүн бол усан цайн сэлдэж шүү мэлхий сэлдэлтэр. Ухаа. Чи мэлхийгээр сэлдэг юм уу? Би болохоор дун сэлэлтээр гайгүй шүү дээ. Дун сэлэлт гэж ямар сэлэлт үүдээ? Уу яах вэ? Сэлж чадахгүй болохоор ханийн дагах маягтай ингээ явж идэг байхгүй юу? Нэрээ дун чи аквариум дотор ханийн дагаа ингээ явж идэг үлээ. Чи нэг хүмүүсийг хясаа сэлэлт зураач. Тэрний яах вэ? Голынхоо яролт мөнгөд үлдэхгүй юу хөө. Буу юу? Уу яриад байгаа чи. Ой билгүүнэ. Ан гиснээс би нодны үл чамд хэлэхгүй анд яваад ёстой баларсан шүү дээ. Чи анх удаага одоо явж байгаа биз дээ хоёлаа. Вэ би нодны явсан.
Нодны өвд намайг харагдахгүйс чи та нар намайг гадаад явсан байх таа гэж яриад байсан гэсэн шүү дээ. Тий. Тэгэхээр чи би хамт явж байгаа. Ичсэн баавгаа үрдүү цөмөрж ороод. Га. А тийш оргүй шүүгүй шээ. Та одоо нэг үзүүлээч. Уу яг тэгэл л болно шүү. Юу гэсэн чи юу гэж? За энэ ганцаардсан ганц үе чонол явж байна да ингэ. Хаш дууд. За би дуудаад хийсэн юу? Хянамгаа байгаарай. За. Нашгороди. Юу гэж юм? Завгүй ажилтаа байна гинөө. Ямар юмны ажил гэдэг нь хаш дууд. Байна. Явж байгаа маа. Нөгөө найз чинь үү? Хөлтөө. Энэ анд явна гэдэг чи ийм амар хэцүү ажил байдаг юм уу? Тэгэхгүй яд гэмтэй түмэн чи өш. Чи ядаж энэ найзынхаа өмсөн утсыг хар. Өөрийнхөө өмсөн утсыг хар. Чи ямар нэг амьтны төлсөө өдөр ашигч байгаа юм чи. Хүний юу? Чи амьдралдаа анх удаа анд явж байгаа юм чи. Жохон хүндэтгэлтэй хандъя гэж бодоод ингээ хувцалсан чи бүр баларч байна ёо. Тэр чон гэдэг амьт чи тэр агуу өндөр хямартай амьт гэхээр тэр өндөр хямрыг хүндлээд ингээ хувцалсан чи бүр хөлдөхнэ яа. За наа чи яах вэ? Энэ нөгөө хүмүүс яриад байдаг асиах. Чоныг шууд улиад дуутчих гээд байгаа юм да. Үнэн үү? Дүүмэн одоо энэ чин орсон засан дээр л мөр харна шүү дээ. Тэр мөр зүр яах вэ? Чоннууд нь хаавал буудаа явчих. Аа? Хүний өөрийгөө буудаа явчихъя тэр чоннуудыг. Замд Гүнэ. Чи наашаа яваач. Энэ бас над чиг анх удаага